өөр улс оронд ажиллаж амьдраад явдаг гэнтэр гэлтэхэд надад одоо тэр үед бол маш гоё тийм үлгэрийн сонсогдоод Монголд анх удаа одоо олон улсын эрүүл мэндийн даатгалын тийм хамтарсан бүтээгдэхүүн нэвтрүүлж исэн байхгүй. За тэгвэл ажлын байран дээр дөнгөж гарч ирж байгаа залуучууд юун дээр алдтаад байна гэж та харж байна? Тэ? Бусд нь ингээ хаягдсан байдаг хамт олонний нэг хэсэг гэж мэдэрдгүү юу болоод байгаа мэдгүй гэл тэгдэж шүү. Тэгээ олон л нэмэгдээл энэ баг ингээ өргөчөнд хэлээд байгаа юм. Нууцыг бол сая задлаа. Тэгэхээр өдөртлгөө болохгүй мэдээлэлээ задлчуу яа. Яа тэгэл тэр хүн бас ингээл дотроо шаналж л байгаах, хичээж л байгаах. Нөө салбарынхаа нэр хүндийг өсгөх те одоо сайн нэр хүндтэй байлгах тэр гол юм чинь ерөөсөө л Бүгдд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Тамкадата YouTube сувгийн зочинтой подкаст дугаар 6 хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаард Мег даатгал компани, байгууллагын даатгалын газрын захирал, олон улсын үнэлгээгээр даатгалын салбарын шилдгээр шалгарсан хатагтай ариун үрдэг хүрэлцээр байна. Баярлалаа. Урилга хүлээн авч ирсэн маш их баярлалаа. За та эхлээд өөрийгөө танилцуулаад ажил гарааны замлаасаа бидэнтэй уулзаач. За би 2019 оноос хойш Мег даатгалын байгууллагын даатгал андеррайтингийн газрын захирлаар ажиллаж байгаа. Ер нь бол даатгалын салбарт одоо 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэгээд анх бол захирлын туслахаас эхэлж байгаа. Тэгээд сүүлдээ олон улсын эрүүл мэнд, дотоодын эрүүл мэндийн одоо андеррайтер баг ахалж ажиллаад тэгээд сүүлд одоо газрын захирлаар тасралтгүй 6-7 дахь жилдээ ажиллаж байна. Тий. Таны даатгалын салбар дээр олон улсын эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлж байсан, тийм ээ. За тэгэхээр хоёулаа таны сурагч үеэс одоо хүртэлх ажил карьерийн замлыг ярих гэж бодож байна. Тэгэхээр одоо ер нь 10 жилээс эхэлнэ гэсэн үг. За 10 жил дээр нь ямар хүүхэд байсан бэ? Нийгмийн идэвхтэй хүүхэд байсан уу? Яг хуу нийгмийн идэвхтэй ч байгаагүй. Ер нь нэг хичээлээ сайн хийдэг. Тийм л дараад төлөө. Тий, одоо яг нэг өөрийнхөө жижиг хүрээлэлт анги хамт олон дотроо бол нэг өөрийгөө илэрхийлждэг. Тийм ер нь гаднаас харахад тийм даруу төлөө тийм л хөвтэйсэн. Хичээлэл хийх ёстой гэж одоо л онцлог гарах ёстой байл. Манай үед ч бас нэг тийм л юу болдог байсан байх нь тийм. Нэг хичээлдээ сайн л болсондоо л гэж боддог үе байсан. Тийм. 10 жилийн сурагч байх үеийн тийм дурсамжтай үеэсээ таваалцаж. Тэгэл дараа нь бодохоор ч ер нь тэгээ сурагч байх үед бол бүхэл юм гоё тийм билээ те хичээл номдоо яваал эрүүл саруул байж байвал тэгэл чиний хийх ёстой одоо гол үүрэг хариуцлах чинь тэр тий хичээлээгээл нэг асуултчгүй эрүүл саруул явж байвал тэгээ болоо гэдэг тийм л одоо үүрэгтэйсэн баг тийм ээ. Сүүлийн үед сошиал дээр 10 жилийн одоо сурагчдын бүлэдэлт дээрлэлт одоо нэгний юм гадуурхсан бичлэгүүд ил болоод байгаа тийм ээ. Таныг сурагч үед иймэрхүү цуу яриа ер нь гарч байв. Гүү штэ тэр үед яг тийм байдгүй зүгээр арай нэг юм нэг атма октод энтер гэл хүүд гэл яригддаг гэсэн тийм. Гэхдээ тийм ийм амар харгас зэрлэг ч юм уу тийм зүйл бол ерөөсөө огт байгаагүй. Тий. Тэр одоо үйл ер нь жоохон өөрчлөгдөж байна тийм ээ. Тэр хүмүүжлэлтэй хамааралтай баг тийм ээ. Уул нь одоо тэр үед чинь баг хүүхдүүд одоогийнхоос л одоо эцэг эхчүүдийн хараа хяналт тэр бол одоогийнхоос баг миний бодлоор бол сулал байсан тий. Гэхдээ нэг тийм нийтээрээ нийгмээрээ одоо үзэж харж байгаа зүйлээсээ ч юм уу яг тэр багын ингээд өсөж хөгжсөн хүмүүжлээрээ ч юм уу хамаагүй одоо хүнлэг байсан байх гэж бодож байна. Тий. Одоо магадгүй 10 жилийн сурагчид бас элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтэж байгаа. Ер нь ямар мэргэжил сонгохгүй одоо юугаар бэлтгэхүйг нэлээд бодож байгаа. Таны үед та одоо яаж бэлтэж хэрхэн сонгосон бай мэргэжлээ? Яг би одоо багаасаа ер нь нэг юм дэлхийгээр аялахын сан тий гадаад улс оронтой танилцах юмсан гэж одоо зорилго тавьсан байсан. Тэгээд намайг нэг
4 5 дугаар ангид байхад манайд нөө их тайвны корпусын шугамар одоо нэг Америк гэр бүл ирж нэг 100-ыг хамт амьдарч өнгөрөөгөөд тэгээд тэгэхэд бол надаа ингээд одоо тэдний ярьж байгаа тэр Америк хүүхдүүд яаж амьдардаг, юу идэлж хэргэлдэг те гэл тэр соёлынхаа талаар ингээд яриад бас одоо өөрийнх нь тэр дүүн ингээд нөө дипломат гэд тэгээ ер нь ингээд дэлхийгээр одоо өөр улс оронд ажиллаж амьдраад явдаг гэнтэр гэлтэхэд надад одоо тэр үед бол маш гоё тийм үдлэгрийн сонсогдоод одоо би тэр үеэс эхлээл за би том болол нэг юм дэлхийгээр тойрсон одоо тий ажил амьдралтай хүн болно гэдэг зорилго тавиад явж исэн. Тэгээд 10 жилдээ хүртэл явж байгаад ер нь бол би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ингээд сурдаг байсан. За тэгээд би математиктаа сайн, дээрээс нь би англи хэлэндээ маш дуртай. Тийм болохоор энэ хоёрыг хослуулад юу байх уу гэж тэгт чинь мөсийн одоо олон улсын харилцаа байсан. Тэгээд тэр дундаа би математикаар гэж байгаа учраас олон улсын эдийн засгийн харилцааг сонгоод орж исэн. Тэгээд ер нь бол гадаадаар ажиллаж амьдарсан тийм дипломат хүн болно гэж зорилготой л бэлтжижсэн. Тэгээд конкурсандаа бэлтэж байхдаа өөр сургуульд ерөөсө бүртгүүлээгүй. Тийшээ л орё гэж зорьсон байсан. Тэгээ нөө тэнцэхгүй бол яана гэдэг бас ингээд аюу айцтай. Тэгээд би бүр ингээ бараг 14 21 хоног ч юм уу бүр гэрээсээ ингээ тэр чинь нэг хичээл амарсны дараа конкурс болдог байсан. Тэгээд гэрээсээ гарахгүй нөгөө нэг муйсын нэг юм англи хэлний одоо яг тийм тестийн мэтгэл ном байдаг гэсэн баггүй. Тэрийг бүр ингээл бүгдийг нь ажиллаад дахин ажиллаад математик дээр бол яах вэ? Ер нь ингээд бэлтцсэн гайгүй дээ бодож байсан. Тэгэл англи хэлээ бүр тэгж бэлдээд манай ээж бүр намайг нэг юм зүгээр салхинд гараа дэлгүүр ороод талах аваад тэгээ нэг агаар салхи амьсгал гэж бүр тэгжсэн. Тэгээд сургуульдаа тэнцээд манай сургууль Улаанбаатар хотоос нэг 30 хүүхэд авахд би чинь нэг 10 үедэд чигсэн байсан. Тэгээд бас өөрийнхөө хүчээр өссөн сургуульд орсон ямар ч байсан. Тэгэхээр өөрөө үл мэрэгчлээ дур сонирхлоороо сонгосон юм шүү дээ тийм ээ. Зарим нөгөө нэг аав ээжийн өгсөн шаардлагаараа сонгох тохиолдол байдаг тийм ээ. Тийм юм бол байгаагүй. Тэгэл яг өөрөө шийдэл аав ээж хоёрч юм хэлээгүй заа гэл ер нь дэмжээл явсан доо. Нэгэнт одоо гадаадаар аялах юм зорилготой гэдэг чсэн тийм. Энэ зорилгоо та ер нь биелүүлээд явж байгаа шиг юм тийм. Хэдэн орноор хэлчихв. За тэгээ нэг 20 мөр төвчл байгаа. Ер нь бол тийм гадаадаар аялах туртай. Одоо тэг ялангуяа ингээд ажиллаж байгаад те үе нэг юм хэсэгхэн завсарлага аваад хэдхэн хоногор ч хамаагүй одоо ганцаараа ч юм уу те хамт олноороо эсвэл гэр бүлээрээ ингээ аялаад ирэхээр маш гоё одоо тархитлогоос сэргээд амралт болдог. Нөгөө одоо нэг ажлаас хашрах хам шинж энтер гээл ажиллагдах үе байна штэ те. Тэгэхэд бол ингээ маш гоё сэргэн тэгээд өдөр тутмын амьдралаасаа гараад ирэхээр бас ингээ ажил дээрээ ч юм уу амьдрал дээрээ хийж хэрэгжүүлэх гоё шин санаа бас төрдөг. Тэгээ хүүхдүүдтэйгээ бас яг чанартай цагийг ингээд өнгөрөх боломж гардаг. Нэг амар урт хугацаа байж чадахгүй ч гэсэн бас богино хугацаагаар тэгж явах туртай. Манай монголчууд ч гэсэн сүүлийн үед одоо ингээл өвөл 100 ер нь сурагчийн амралтаар энэ төр боломж гараад аюух ингээд төлөвлөжтэй тэр жилдээ хоримтлуулж агаад бас ингээ аялдаг болсон мөлий. Тэр бол маш гоё зуршил гэж бодож байгаа тийм ээ. Ер нь хобби бас болоод байгаа шүү тийм хүмүүс. Тийм. Тэгээ гэр бүлтэйгээ өнгөрөх бас маш гоё цаг үе болно тийм ээ. Залуучууд гэх юм бол одоо найз нөхдөөрөө нийлээд ч юм уу эсвэл ганцаараа ингээд соло backpack travel энэ хийж байгаа тий. Ялээ гоё өөрийнхөө хэв маяг тохируулаад аялж байгаа нь өөрөө маш гоё тийм нүднийх одоо заавал академик орчинд биш амьдрал дээр одоо практик дээр ингээд суралцах өөрийгөө гоё харах өнцгөө тэлэх боломж гэж хардаг. Тэгэхээр одоо эдэн цаг үеийг яри гэж бодож байна. За та өөрийн одоо яг одоо өөрийн одоо 20 настай ариун эрдэнэ ачаа зөвлөгөө өгөөч гэж гэсэн бол ямар зөвлөгөө өгсөн бэ? Яг оюутан байхад ер нь бол одоо сурах чинь л гол зорилго байдаг те. Тэгээд одоо ингээд ажил амьдрал дээр гараад гэр бүлтэй болсонтой харьцуулах юм бол
одоо юу л вэ цаг хугацаа байдаг юм шиг санагддаг ш тэ. Өдөр ингээл л урт санагдаад хичээлээ тараал юу их үг гэлээ зуттайгаа ингээл чил аут хийгээл явдаг. Тэгэхээр тэр үеийг ашиглаад би бол одоо ингээ хэл сурахч гэдэг юм уу те. Одоо нөгөө технологийн ур чадвараа сайжруулах энэ төр гэл тийм цаг шаардсан одоо юмнуудаа ингээд оюутан үеийг ашиглаад бас сураад авал эргээгээд яг ажил амьдрал дээр гарахаараа чи ингээ хугацаа хоцох боломж болох юм байна даа л гэж харж байгаа. Тий. Би одоо жишээ нь ингээл оюутан байхад уул нь манай сургууль чинь 2 дахь хэл гээл одоо Хятад, Солонгос, Япон энэ төр гээл сонгоод үздэг байхгүй юу? Би тэгээ Хятад хэл сонгоод үзчихсэн хэрнээ тэр үед бас тэгтлээ ингээд их цаг зарцуулаагүй зүгээр л хичээл дээр зааж исэн юмыг үзээ явцсан. Тэгээгүй ингээд өшөө өөрийгөө шахсан бол айгүйх боломж ус байсан юм шиг л санагддаг. Ер нь тэгээд хүн болгон тус нэлийн тохиолддог юм шиг байна тий. Оюутан төгссөн байна. Одоо нэг ажлын байрнаараа нэлээд уцсны дараа тий. Оюутан байхад л ер нь нэлээд цаг зав байсан юм шүү. Энийг зөв ашиглах байсан юм шиг гэж боддtiin мөлий тийм ээ. За их сургуулаа төгсөөд одоо ажлын байрнаар гарах боллоо. Тэгвэл тухайн одоо орхиод байгууллагынхаа юуг нь харж сонгож орвол зүгээр бол. Яг уу миний бодлоор болвол тэ туршлагаас ч юм уу харж байхад ер нь хүн ажил карьерийнхаа замналыг эхлээд одоо маш гоё корпорат соёл тогтцсон том компаниас эхлэх хэрэгтэй тэ. Том компани одоо мэдээж одоо туршлагагүй шинэ төгсөгч юм чинь ингээл ямар ч одоо төвшнээс л эхлэн штэ тий анхан шатны тэгсэн хэдий ч гэсэндээ хүн одоо боломжийг ашиглаад тэр ажил дээрээс тий сурж болох юу вэ маш хурдан сураал өөрийгөө бас өөрийнхөө зүгээс би ямар хувь нэмэр оруулах чадхаар байна тий за би чи ийм уур чадвартай штэ гэж тэрийг илэрхийлээд харуулад ингээд богино хугацаанд одоо дээшээгээ карьерийн шатаар одоо хөгжихийг л зорих хэрэгтэй гэж бодож байгаа тийм. Хүний ингээд цаг хугацаа гэдэг чинь хамгийн одоо хязгаарлагдмал нөөц байхгүй. Тэгээд ажил дээр гарч ирсэн ингээ хүмүүсийг бас зарим нь хараад хахад зүгээр л ингээд нөгөө налаагаал те 8 цагтаа би ингээд нэг тогтмол цалин аваад зүгээр л тэр 9-6 хүртэл ажил дээрээ сууж байгаа л явандаа гэд нэг юм ямарч одоо амбицгүй нэг юм мотивацгүй те ингээд энэ яг олны нэг болоод нэг сууж л байдаг бас хүмүүс байдаг. Тэгэж битгий өнгөрөөгөөсөл гэж боддөг шин. Хайрын залуу насаа тийм ээ. Тий. Тэгээ таалагдахгүй бол хурдан солиод одоо би яг юунд туртай байна. Тэрийгээ ингээд олох хэрэгтэй. Тэгээ эхлээд мэдээж шууд ингээл би яг л ийм ажил хийн гэдгээ мэдэх айгу хэцүү шттэ тий. Тэгэхээр ингээ хийж үзээд тэр байгууллага дотроо ч гэсэндээ одоо шилжилт хийж болно шттэ алба газар хооронд тий. Манай компани бол бас тиймийг айгу дэмждэг тий. Хүний нөгөө онцлог ур чадварыг харж агаад илүү тохирох ажлын байран дээр нь тавиад тэр нь ингээд өшөө амжилттай болоод тэр хүн бүр нээгдээд ур чадвар нь захиад тий олж байгаа орлого цалин мөнгө нь ахиад сэтгэл ханамж нь ахиад явж байгаа зөндөө тохиолдол байдаг. Тэгэхээр би тэгжл өнгөрөөгөөсэй гэж боддог. Тэгээ нэг юм жижиг газраас эхлэхээр бас яг хэцүү. Одоо тэр газар чинь нэг юм өөрийн гэсэн нэг соёлтой байгаа тийм. Ингээд тэрэнд уусаад ч юм уу тэрүүгээр одоо ингээд байгууллагын соёл төсөөлдөг болчвол бас ингээд харамсалтай тийм. Тэр том компани бол ингээд маш гоё соёлтой байдаг. Ер нь бол тэндээс л суралцаад явах хэрэгтэй. Тийм ээ, олон жил авсан учраас нэг соёл тогтцсон байгаа шүү тийм ээ. Та анх одоо орж исэн байгууллага яг яаж харсан гоч бэ? Тэгээд тэр орсон байгууллагаас хойш тэр байгууллага нөлөө одоо таны ажил карьерт гэж нөлөөсөн гэж бодож байна. Тий, яг ер нь бол нөлөөсөн гэж боддог. Тэгээд ч би бас саяны дүгнэлтийг хэллээ те. Би болохоор яг бүр анх одоо төгсчөөд за гадагшаа явж нэг 2 жил ингээд амьдраад бас би дааж одоо амьдарч үзээд гэх юм уу да тий. Тэгчээд ирээд ингээд хүүхд гаргаад одоо чөлөөнд сууж агаад тэгээд ингээд ажилд орж исэн бас нэг ихт эхэлж байгаагүй ер нь нэг 25 6-тай анхны карьерийнхаа замналыг эхэлж илаа. Тэгээд би одоо тэр үед юу харж сонгож исэн гэхээр бас яг л тийм том л компанид орё гэдэг зорилготой байсан. Тэгээд ажлын гараагаа тэ MCS компаниас
эхэлж исэн. Тэр үед одоо намайг яг 20 эдтэй байх үед ч юм уу бас ажилд ороход өрсөлдөөн бол маш их байдаг байсан тий. Одоо ингээд бид нар чи харьцуулахаар одоо нэг ажлын байран дээр зар энэ тавихаар бас хүн олдсон ингээд баг байдаг болсон шүү дээ. Гадуур ажил олгогч нар ч гэсэндээ одоо асуудал болж гинөө гэж яриад байгаа. Тэр үед бол намайг бүр төгсөж явах үед 2 жилийн ажлын туршлагатай гэдэг одоо шаардлага ингээд бүр давуу тал болно ч биш зүгээр ингээд 2 жилийн ажлын туршлагатай гэсэн мэдэг гэсэн. Тэгээд дөнгөж төгссөн хүмүүс одоо тэрийг хаанаас олж авах хэвээр ер нь ингээд аюу өрсөлдөөнтэй. За тэгээ ажилд ороход бол ер нь 1-2 шатны одоо тий зарим нь одоо асуудал шийдвэрлэх тест авдаг. Жишээ нь MCS бол маш юм өөрийн гэсэн одоо тий том шалгалттай штэ. Тэрийг давна. Тэгээд дараагийн 2 шатны ярилцлагаар тэр ороод сонгогдчихсэн. Тэр бол тийм том ажлын байр байгаагүй одоо харилцагчийн үйлчлэгээний ажилтан гэдэг ажлын байр байсан байхгүй. Гэтэл би бол за том компанид би доороос нь чамаагүй хэлнэ. Тэгэл хурдан ингээл өөрийгөө таниулаад явна гэдэг зорилготой байсан. Тэгж анх орж исэн. Яг хуу тэнд бол удаагүй жаа би бас нэг хэдэн сарын дараа тэгээд ер нь бол даатгалын салбар руу одоо захирлын туслах аавна гэсэн зар байгаад тэгээд анкета ингээ бүглөөд олон газар аплай хийжсэн болохоор анкета бүглөөд орхисон байсан чинь яриад намайг одоо чи ингээ ярилцлаганд хурж ирээч гэж дуудсан. Тэгээ ингээ за хүний нөөцтэй л уулзах бах та гэл ирсэн чинь тэр хүн бүр компани гүйцэтгэх захирал нь одоо шууд анхныхаа ярилцлагыг өөрөө хийжсэн байхгүй. Ер нь бол хугацаа хэмжижсэн. Нэгдүгээрт бол бас яг ингээ өөрөө хамтарч ажиллах хүнээ одоо би өөрөө сонгоё гэдэг зорилготой байсан бах гэж бодож байгаа. Тэгээ тэр хүн маань болохоор би ингээд маш гадаадад олон нэр хүндтэй сургуулийг ингээд тэтгэлгээр төгссөн одоо бүр дэлхийн банкнд энэ төр ажиллаж исэн маш тийм оюунлаг эмэгтэй байсан. Би тэгээ тэр хүний одоо TED дээр нөгөө өөрийнх нь ихтгэл байсан байхгүй. Тэрийг яг ингээд сонсчоод удаагүй ямар мундаг хүн бэ гэж байж исэн чинь тэр хүн ингээд өөрөө гүйцэтгэх захирал нь байсан. Тэгээд туслах аавна гэд тэг ингээд надтай ярилцлага хийгээ би бас өөрийнх ингээ хүндэлж байгаа тухай ер нь яриалаа юу тийм илэн далангуу гоё ярилцлага хийгээд тэгээ шууд чи одоо хизээс эхлэх боломжтой вэ гэл бараг шууд цагтаагаар яриад ажилд орж ирсэн. Тэгээд ер нь бол би тэр ажлын шаардлагууд дээр чи ингээд маш өндөр одоо бахар захиралд ингээд анализ хийхтэн туслах одоо мэдээлэл зөвлөгөө өгнө энэ төр гэл тэнгингүүт ямар ч ажлын туршлагагүй хүнд амар сүрдмээр санагдчихс. Би одоо юугаа зөвлөх юм бэ те даатгалын талаар өөрөө юу ч мэдэхгүй гээд тэгээд нөгөө хүн нь өөрөө ингээд таалагдтал тэгэл нөгөө өмнөх бүх айдас мартагдал ингээд ажилд орж исэн. Тэгэл ерөөсөө ажилд орсон өдрөөсөө эхлээл ингээд хичээгээл за би маш хурдан сураал ерөөсөө ингээл ахих хэвээр өөрийнхөө чаддаг бүх юм хийгээл явна гэдэг одоо тийм зорилготой байсан. Тэгээ тэрнийхээ хүрээнд ч гэсэндээ бас компани дотроо ингээд хүлээн зөвшөөрөгдөөд ур чадварын маань үнэлээд те бүр тийм Монголд анх удаа одоо олон улсын эрүүл мэндийн даатгалын тийм хамтарсан бүтээгдэхүүн нэвтрүүлж исэн байхгүй. Тэгээ тэр бүтээгдэхүүний төслийн багийг ингээд аваад яваач ээ. Одоо тэр чинь ингээд даатгуулагчтай бүтээгдэхүүнээ таниулаад худалдан борлуулна. Дээрээс нь андеррайтинга хийн. Тэр үед бас ингээд жижиг байсан учраас нөхөн төлбөрийнх нь үйл ажиллагаанд бас ингээд оролцсон. Давхар даатагчтай харилцаа гэд ер нь бол ингээд ийм бүхэл бүтэн төслийн нэгж байсан. Тэрийг ингээд 17 оноос хойш удирдаад одоо амжилттай Монголдо таниулаад одоо ч гэсэн тэр компани ингээ үргэлжлүүлээд авч явж байгаа хамт олон маань бас маш гоё авч явж байгаа тийм Монголдо номер 1 байгаа. Тэгээд ер нь бол цаашаага миг даатгал компаниас ингээд ажлын санал тавиад илүү өргөн хүрээнд ажиллах өөрийгөө сойрох боломж байсан учраас энэ саналыг хүлээж аваад ажилласан байгаа. За. Тэгвэл ингээд таны ажил карьерийг уншихад бол нэлээд өсөлттэй дэвшилтэй та өөрөө ч юм нэлээд тууштай юм хөдөлмөрч харагдаж байгаа. Тэгэхээр ер нь хамгийн анх ер нь тулгарч байсан хэцүү асуудал юу байсан бэ? Дандаа одоо бүтэмжтэй ярихаас илүүтэйгээр хэцүү одоо тулгарч байсан асуудлуудыг ярил. Нэг бүр амар хэцүү байдал
орж исэн юм бол байдгүй. Яг хөө тэгэл мэдгүй чадахгүйгийн асуудал бол зөндөө гарч ирнэ те. Тэр болгонд би ингээд одоо өөрөө одоо чаддаг хүнээс нь асуугаад нэмэлтээр өөрөө ингээд уншиж судлаад те. Ер нь бол хөгжөөл явсан. Тий. Ер нь хүмүүс тхиим болвол одоо тэгэл ямар ч асуудал тулгарсан бас даваал гарч болдог. Тэгэхээр асуудал биш гэж хараад ерөөсөө л тэрийг судлах хэрэгтэй байна тийм ээ. Тий. Суралцах боломж л гэж харах хэрэгтэй. Асуудал бол суралцах боломж. Ариун эрдэн. За тэгвэл ажлын байран дээр дөнгөж гарч ирж байгаа залуучууд юун дээр алдаад байна гэж та харж байна. Одоо сүүлийн үед орж ирж байгаа залуучууд. Яа одоо өөрийгөө ингээд те илэрхийлэх дээр, таниулах дээр жоохон муу болсон юм уу да гэж харагдаж байгаа. Одоо яг өмнөх ингээд хариуцсан ажиллаа сайн хийдэг байж болно те. Гэхдээ ингээд хамт олонний нэг хэсэг болоод явж байгаа хүмүүс бас одоо харилцааны ч юм уу өөрийгөө илэрхийлэх одоо тийм зөөлөн ур чадруудаас хөгжүүлэхгүй бол би ингээд сууж идэл энэ дарга захирал удирдлага нь намайг олж хараад одоо дэвшүүлэх бол дэвшүүлээд үнэлээ цалингийн маань нэмэх бол нэмээд те ингэх байлгүй дээ ч юм уу хараа суугаад эсвэл одоо надад ингээд мотивац урам зориг өгөхгүй байна. Өстой удахтай сонин компани байна ч юм уу те ингээд суугаад байвал бас хэцүү байхгүй юу те олон хүн одоо энэ ч 100 хүнтэй ингээ хамт олон дотор ороод ирлээ те. Тэгээ тэр болгоныг ингээд яг чи өстой мундаг хүн байх шүү гэд ингээ олж хараад одоо чамайг цааш нь дэмжиж аваад явах бол хэцүү. Тэгээ чи өөрөөс шалтгааллах ингээд хичээл зүтгэлээ бас гаргах ёстой л гэж би хардсан шүү дээ. Тий одоо ингээд зарим тий хаалттай юм шиг санагддаг ер нь бол тий. Одоо тэгээ удирдлага ямар үүрэг даалгавар өгөх нүгээд ингээд тий сурсалаараа сууж яах гэсэн үг шүү дээ. Тий. Одоо ингээл хамт олон дотор орж ирсэн бол яг газар нэгжийнхэнтэйгээ ингээд танилцлаа гэхэд өөр нэгжийнхэнтэй тий би ингээд энд шинээр ажилд орсон намайг тэр гэдгээ одоо та бүхэн ингээд тий тусалж дэмжээрэй хамтарч ажиллая миний зүгээс бас ингээд мэдэх юм байна туслаач ч юм уу тий эсвэл надаар одоо хийх ажил юу вэ туслуулах юм юу вэ ч гэдэг юм уу ингээд өөрөө ингээд хамт олон дунд уусаад явах чадвар бол зайлшгүй шаардлагатай тий. Тэгэхээр өөрөө санаачлаад хүмүүстэйгээ ингээ уулзаа тий. Тийм байх хэрэгтэй байх нь. Тэгвэл ажилтан одоо мотивац авч тууштай хөдөлмөрлөхөд маш сайн ментор хэрэгтэй юу эсвэл маш сайн өрсөлдөгч хажууд нь байх хэрэгтэй юу? За тэр хүн зүгээр одоо ингээ боли өөрөө санаачилдаг биш байлаа гэж бодсон чинь хэн нэгэн ментор одоо маш сайн зөвлөх хэрэгтэй юу эсвэл хажууд нь яг адилхан үеийнх нь хүн ингээл амар байгаад хахад нөгөөдг нь хор шар хөдөлдөг юм уу? Энэ хоёрыг яг аль нь тэр хүнд төлөөж болох вэ? Хүнээсээ л хамаарах байх гэж бодож байна. Тэгээ яг тийм өрсөлдөөн туртай ингээд хүн ингээд одоо тий сайн байгаад байвал дагаад сайн байдаг ч юм уу. Тийм зан чанартай хүн байх юм бол магадгүй ингээд өрсөлдөөн болж магадгүй. Гэхдээ бас буруу өрсөлдөөн бас аюултай шүү дээ тий. Ингээд хитрхи одоо яа гэвэл тэр хоёр хүн чинь одоо гарааны цэг нь тий өөр штэ тий. Тэнгүүт ингээл нэг албан тушаал дээр ч юм уу ойролцоо албан тушаал дээр байгаа нас ойролцоо хүнтэй ингээл утга учиргүй өрсөлдөд ах юм бол бас чи ингээ бас тэр хооронд өөрийгөө одоо шатах тий эрсдэлтэй байхгүй юу? Нөгөө талаараа миний хувьд бол чи өчигдрийнхөө өөрөөс өнөөдөр ингээд нэг алхам илүү байх юм бол тэр бол илүү амжилт тий илүү чамд одоо урт хугацаанд доктортой өсөлт авчирна л гэж хардаг. За ментортэй байж болно. Хэрвээ ингээл одоо ахлах албан тушаалтан ч юм уу те захирал нь ч юм уу за эсвэл бүр ингээд өөр даган дуурайдаг найз нөхөд ах их чинь ингээд менторлоод чиглүүлээд явдаг тийм хүнтэй хүн байх юм бол азтай тий. Тийм хүнгүй хүн байлаа ч гэсэндээ тэр одоо би ингээд мотивац ахгүй нөө надад өрсөлдөгч жаллага ментор жаллага гэд сууж бол ерөөсө болохгүй тий. Өөртөө зорилго тавиад тэр зорилгоо одоо жижиг ингээд зорилтуудад хуваагаад тий хугацаатай ингээд жижиг болгоцсон зорилтод хуваагаад тэгээ тэрэндээ хүрээл ингээл яваад
байх юм бол чи нэг харахад ингээд маш одоо сайжирсан байх боломжтой байхгүй тий. Хэл сурч илаа гэхэд би ингээд IELTS-ийн тэдэн оноо л аавна гэл ингээд ерөнхий нэг зорилго тавьчаа суугаад тахгүй тий. Тэрийг за миний хувьд бол одоо хамгийн сул чадвар маань бол бичих штэ тий. Тэгэхээр би ингээд эхлээд нэг сайн бичсэн ингээ эсээ ингээ хуулаад бичээд ерөнхийдөө нэг юм бүтэц одоо юуг нь үг хэллэг ямар юу ашигладгийг ойлгоё те. Дараа нь би ингээд өөрөө ингээ богинохон чамаагүй юм бичиж сурыг те. Ядаж ингээд өнөөдрийнхөө бодож байгаа бодлыг ингээ би нэг буулгаад өгүүлбэр болгоо бичиж гэдэг юм. Ингээд ийм бяцхан зорилтууд тавиад тэгэд тэрнийхээ хүрээнд чи нэг мэтгэд ингээ аягүй сайжирсан байх болно. Угаасаа тийм. Тэгэж одоо ингээд өөртөө зорилго тавьж тэрэндээ хүрч одоо ахих нь л хамгийн үр дүнтэй. Тийм. Тэгэхээр ер нь л зорилго тавих нь тэрийгэ зорилтууд тавих нь. Тэнгүүдээ хамгийн одоо энэ захирлын хийсэн зөвлөгөөнөөс авах юм нь болохоор би өчигдрийнхээс өнөөдөр илүү байна уу? Өчигдрийнхээс өнөөдөр би сайжирсан уу юу гэдгээ харж явах хэрэгтэй юм шүү дээ, тийм ээ. Нэг юм амар том юм хүлээгээл те би тэрэнд хүрч чадахгүй мяа байна ч юм уу энэ хажууд байгаа хүн өстэй мундаг байна би одоо чадваргүй юм даач гэх юм уу тэгэж өөрийгөө ерөөсөө голох хэрэггүй тий өөртөөгөө л өрсөлдөх нь ер нь хамгийн найдвартай өрсөлдөөн болно доо. За тэгвэл энэ маш сайн ажилтан шүү гэж нэг тодорхойлогдож харагдах хүн байхад нөгөө талд за энэ бол ирээдүйн удирдагч болохоор юм байна манлайлагч болохоор юм байна гэж харагдаг. Энэ хоёр хүний ялгадаг шин чанар ер нь ямар шин чанар байдаг бол? За одоо би өөрийнхөө ажигласан дээр л те бас нэг тодорхой жилийн хугацаанд хүмүүс удирдаад явж байгаагийн хувьд харахад ер нь бол хэрвээ сайн удирдагч болохоор шинжийн хүн байх юм бол одоо ер нь маш тийм санаачлагаараа одоо процессоо сайжруулах те ажлаа сайжруулах ч юм уу санал санаачлага бол гаргадаг. За тэгээд бусдаа одоо те зааж сургадаг илүү болохгүй байгаа зүйлс дээр ч юм уу те ингээд байр сууриа одоо арай зоригтой илэрхийлдэг гих мэтчлэн шинжүүд байдаг. За тэгээ бас нэг өгөгдөл одоо хүн удирдах байгаа чинь тэр чинь нэг юм нөлөөлөх ёстой болж штт те хүнд нөлөөлөөд чиний үгийг сонсоод дагаад явна гэдэг чинь тэгэхээр нэг юм хувь хүний одоо бас нэг харизма гэж юм байна те. Одоо юу гэдэг бие авч явах байдал те дуу хоолойны өнгө ч гэдэг юм уу те нэг тим зүйлс бас чухал байдаг. Хилэмжлэр дүүрэл гэж явж байгаа шүү дээ. Айгүй олон зүйлээс харагдах болов гэж боддог. Одоо ингээ маш сайн ажилтан байж шүү дээ. Өмнөхөө ингээл маш сайн хийдэг те. Тэнгүү за яг ингээл удирдахч гэж харахаар бас за энэ хүнд маань хүмүүс удирдагдах болов гэдэг бас бодол төрн шүү дээ те. Тэгэхээр их олон зүйлээс бүрддэг юм шиг санагддаг шүү дээ. Тий. Таныг яг 20 гаруй хүн ингээ удирдаад олон жил ажиллаж байгаа болохоор иймэрхүү асуултууд асууя гэж бодод байгаа. Танай одоо баг ормоор ажилтнтай энэ баг бол одоо олон жил шилдэг баг болон гэж тодорхойлогддог. Компани шилдэг багаар. Тэгвэл сайн баг, шилдэг баг хамт олон байна гэдэг нь яг ямар баг бүрэлдэхүүнийг хэлдэг юм болов? За яг сайн баг. За баг гэл ингээл хүмүүсийг нийлүүлээл та нар нэг баг шүү гэж тавьчих бол хамгийн амархан зүйл те. Тэр нь яг ингээд одоо урт хугацааны явцад ажиллах уу гэдэгт одоо юу нөлөөлдөг юм бэ гэд харахаар яг тэр багт байгаа гишүүн болгоо ингээд бид нар яг энэ багаараа ямар зорилгод хүрэх гэж байгаа юм бэ гэдгээ одоо аягүй сайн ухамсарлцсан байх хэрэгтэй байдаг гэж боддtiin. Одоо бидний хувьд бол те за борлуулалтынхаа төлөвлөгөөнд хүрнэ. За тэр борлуулалтын төлөвлөгөөнд хүрэхийн тулд бид нар одоо шинэ харилцагч татах ёстой тий мөн одоо хуучин харилцагчийн гэрээний сунгалтыг ингээд алдахгүй сайн хийх ёстой тэрний ард чинь харилцагчийн халамжийг одоо сайн үзүүлэх ёстой тий борлуулалтын өмнөх болон дараах
одоо үйлчлэгээ гэдэг маш чухал зүйлийг ингээд та бүхэн орхигдуулахгүй бүгдийг нь ингээд хийх ёстой. Тэгжиж бид нэр чи хувь хүнийхээ болон ингээд багийнхаа зорилгод хүрнэ гэдгийг ингээд хүн болгондоо бүр ингээд анханаас нь маш сайн ойлгуулдаг гэх юм уу? Тэгдэг. За ажлын хувьд бол тийм. Тэгээд үр дүндээ хүрлээ гэхэд бид нэр одоо яг хүртэх ёстой тэр шагнал урамшуул юу байна? Тэрийг бол одоо маш үнэн шударгаар тий одоо яг гүйцэтгэлээр нь суурилсан тэр цалин урамшууллын системийн одоо өгж тэр хүн чинь одоо цаашаа ингээд ажиллах бас мотивац урам зориг аавна шүү дээ тий тийм байдлаар ажилладаг өөр нэг юм гэх юм бол одоо яг мэдээллийн одоо нээлттэй ил тод байдлыг ол хангахыг зорддог би тий. Зарим нэг хэсэг нь тэнд ингээд бодлоо. Одоо ингээд зарим газар ч юм уу хүмүүсийн ингээд сошиал дээр гэсэн ингээд бичдэг байрдаг юм байдаг шүү дээ. Одоо захирлууд тий нэг ингээд сайн хүмүүсний тойрон хүрээлэгчдтэй өстой хамаг мэдээллийг өгөөл хамаг боломжийг өгөөл ингэдэг тий бусд нь ингээ хаягдсан байдаг хамт олонны нэг хэсэг гэж мэдэрдэггүй юу болоод байгаа мэдгүй гэл тэгдэж тийхгүй одоо чи нэгэнт багийн нэг хэсэг шүү гэл ингээл үүргийг өгөөд байгаа юм чинь би бас ингээд эрхийг бас идлүүлэх ёстой гэж боддог те мэдэх эрх тэр мэдээлэл авах эрх тэгээд нэг одоо төвшөнд байна гэдэг өөрөө айгу чухал байдаг байхгүй хүн ингээд орхигдоогүй хаягдаагүй хамт олонны нэг хэсэг шүү гэдгээ одоо ажил дээрээ бол тэгж мэдрэх ёстой гэж боддог тий тэгээд амьдрал дээр бас одоо бид нар чинь ингээд өдрийнхөө ихэнх цагийг те унтахаас бусад ихэнх цагийг ажил дээр хамт олон дундаа ингээд 5 өдөр өнгөрөөж штэ. Тийм болохоор ажилтнуудынхаа одоо баяр хөөрт гэр бүлтэн ч юм уу өөрт нь ингээд те амжилттай баяр хөөртэй сайн сайхан юм болсон бол тэрийг ингээ хамт олноороо гоё хуваалцдаг те тэрэн дээр ингээ санхүүгийн болоод одоо цаг заваа зориулаад бид нэр ингээд баяр хүрэгтэй хэцүү зүйл тохиолдоод өвчин зовлон янз бүрийн юм тохиолдоход нь бас тэр уу гашуугийн болон одоо гашуу зовлонгийн багч гэсэн ингээд бас хуваалцдаг тийм байгаа. Ер нь бол тийм соёлыг одоо ингээд анханаас нь 10 хэдүүлээ байхасаа эхлээл ингээл тогтоосон. Тэгэл одоо шинэ хүмүүс орж ирэхэд тэр соёл дуусаал ингээл явдаг. Тэгээд сар одоо хамт олонныхон төрсөн өдрийг ч юм уу те ингээл хамгийн ойрын жишээ гэхэд тэр мэрийг бол алгасахгүй ингээ заавал одоо тэмдэглэдэг бэлэг өгдөг ч юм уу те тийм байдлаар өнгөрөөдөг байхгүй. Тэгжээж хүн бас за ингээд миний хамт олон ч бас миний амьдралын нэг хэсэг юм байна. Би одоо энэ баг хамт олонтойгоо байхын тулд те өөрийнхөө авсан үүрэг хариуцлагыг биелүүлэх ёстой. Тэгээд бид нэр ингээд гой багийнхаа аялалтаа хамт олонтойгоо би хамтдаа явмаар энэ тэр гой турсгалтай мөчөөс ингээд орхигдоод үлдчихмээргүй байна гэдэг юм нэг юм чинь хүнийг бас ингэж хурцлж одоо те сайн ажиллахад урам юу өгдөг болов түлхэц өгдөг болов гэж харж байгаа ш зүгээр яг өөрийнхөө багийн туршлагаас л хийж харж. Ер нь яг жил болгон бараг шилдэг баг болоо. Тэгээд ер нь хүний нөөцийн эргэлт маш бага. Тэгээ олон л нэмэгдээл энэ баг ингээ өргөчөнд тэлээд байгаа юм. Нууцыг бол сая задлаа. Тэгэхээр удирдлагууд болохгүй мэдээлэлээ задлчуу яа. Нууц мэдээлэл өглөө ш. Нөө хаа өглөө. Тэгээ ер нь нэг тийм юм гэдэг чинь те одоо энгийн байхтаа л гой байдаг гэх юм уу юмны нөгөө нэг нууц ч орчоо өөрөө маш энгийн байдгийг штэ тий айгүй ингээ хүндрүүлж бодоол томруулаад бодоод тахгүй ер нь ингээд өөрийнхөө бас тий оюун ухаан мэдрэмжэндээ тулгуурлаад ингээд өрхөн жижигэн шийдвэр гаргаад ингээ явахаар ер нь бол их тохиолдолд ондог байхгүй тий. Тэгээ ингээ нэгэнт газартаа одоо баг хамт олондоо маш гоё хүчтэй соёл суулгачаар тэр соёл хүчтэй газар одоо тий шинэ орж ирсэн хүмүүс тэр соёл дуустдаг. Соёл хүчгүй газар болохоор тэр шинэ хүмүүс чинь өөрөө соёл болдог, соёлыг эвддэг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр манайд бол тийм боломж бид нэр өгдөгөө маш хүчтэй соёлтой хамт олон байгаа. Орж ирээ соёлдоо босох нь байна. Нэг зорилготой болох нь байна. Нэг бодолтой болох нь байна. Бүгд эргэтэй шахах нь тийм ээ. За тэгэхээр дараагийн асуулт таны багийн гишүүн буюу одоо ажилтан тань ажлаа хийдүүлээд ингээ муудаад эхэллээ. Тэр үед та хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авдаг? За яг нэг тийм
одоо ил тод ингээл загнаал шүүмжлээл ч юм уу дарамт үзүүлэе гэж бол боддгоо. Яа тэгэл тэр хүн бас ингээл дотроо шаналж л байгаах, хичээж л байгаах гэж боддог те. Тэгээд тэртээ тэргүй ингээл ажил амьдрал нийгмээс ирэх стресс дарамт ямар их байгаа лээ. Тэгэхээр бас одоо ажлын зүгээс те тийм дарамт өгөөд явах уу гэж боддог. Гэхдээ за одоо яг тэгээд цалгардаад ч байгаа ч юм уу ингээд доголдол үүсээд байгаа асуудал нь хаана байгаа юм болоо гэдгийг одоо олж харах гэж хичээдэг те. Ер нь бол ингээд харагддаг л та. Хэвэн явж байгаа л ягаал ирвэл за ар гэрт нь нэг асуудал гарсан байдаг ч юм уу те. Өөрийнх нь ингээд хүний сэтгэл санаа бас савлах ч юм уу тийм ингээд үе байна. Тэгэх юм бол одоо хөнхөө эвтэхийн ингээд сануулаад за ингэхгүй бол болохгүй нэ шүү тэ хоцорж шүү яаж шүү чи яасын ингэжүүл яасын ч гэдэм үү те үнэхээр ингээл шинэ орж ирсэн хүн бас ингээл болохгүй байгаа л байх юм бол чи нэг ийм давуу талтай штэ тэр давуу талаа одоо энтэйгээ холбоод ингээд ажиллаад үзвэл яасын энэ сегмент рүү илүү явуул чам зүгээр юм биш үү ч гэдэг юм ингээд арай өмнөх нэг туршлага дээрээ үндэслээд бас чиглүүлэх гэж оролддог тий. Зүгээр байж байгаа доголдоод байгаа хүнийг бол тэгэл асуудлыг нь олж хараад ойлгочих юм бол хэсэг хардсан нь хугацаа өгнө. Тэгээд ингээд сануулна боломжоор чадах юм байвал зөвлөнө. Тэгээд чадахгүй юм байвал ер нь бас тэгээд дуугаа ажиглаад байж ах нь өөрөө тэг том тус болдог доо гэж л харддаг. Тийм ээ. Тэгэхээр шууд очил тэглийн инглигээ зэгнэхгүйгээр яг эерэг талаас нь чи юм даваа талтай да энийг ашиглаад ингэх юм шүү гэл ингэдэг юм шүү тийм ээ. Одоо тэр хүмүүсээ ингээд одоо мэдрэх нь л айгуу чухал гэж боддог. Тэгээд яг уу олон жил ингээд ихэнхдээ маш олон жилийн турш ингээд хамтдаа ажиллаж байгаа. Чиний хэлснээр манай газарт бол хүний нөөцийн эрхц маш бага те. Ер нь манай компани дээр харьцангуй бага. Манай газарт бол өшөө бүр бага байдаг учраас ер нь ингээд хүмүүсээ мэдж байгаа учраас харьцангуй ингээд зөвлөөд ч юм уу явхад амар байдаг. Тэгээд одоо тийм шүүмжлэлийг ингэж ил тод хэлээл олонний дунд эвгүй байдалд оруулахаасаа илүүтэйгээр миний одоо баримталдаг зүйл гэх юм бол харин магтаалыг те тэр хүн ингээд нэг жижиг ч ихсэн сайжруулаад ингээд хичээгээл нэг өөрчлөлт гаргачих юм бол тэрийг ингээд хамт олон дунд нь хэлэх одоо дуртай гэх юм уу хүнд өөрт нь ч гэсэн маш гоё тусдаг нөгөө хэд нь ч гэсэндээ тэндээс мессеж авах хэрэгтэй байхгүй тий за ингээ сайжирчвал бас захирал олж харж байгаа юм байна таалагдах юм байна тийм үү одоо тий эн чинь зөв өөрчлөлт юм байна гэдгийг одоо хүнд таалагдах нь гол шүү дээ ер нь бол зөв өөрчлөлт юм байна би бас энийг хийж чадна шүү дээ за би бас тэ өглөө арай эрт ирдэг болёо арай эрт юм амжуулдаг болъё ингээд хийч цагаа ингээд зөв ашигладаг болъё ч гэдэг юм уу тэрийг мессеж авах болов гэж бас боддог тий. За тэгэхээр нэмэгтэй удирдагч одоо хүмүүст ер нь тулгардаг асуудал байна уу? Яах вэ? Зүгээр яг ерөнхийд нь ярихад ер нь ингээд сонссноо энэ төр хуваалцахад бас байдаг юм билээ те нөгөө хүүсээс хамаарсан одоо ажлын байран дээрх янз бүрийн асуудал энэ төр бол байдаг. Манай компани дээр бол харьцангуй тийм зүйл бол байхгүй учраас ямар нэгэн эмэгтэй удирдагч байлаа гэх хүндрэл бол гардггүй. Гэхдээ ер нь зүгээр харахад те эрэгтэй хүмүүсээс илүү эмэгтэйчүүд одоо нөгөө ар гэртээ одоо хүүхэд нь өвдлөө гэхэд илүү ээж нь ингээд байж байвал ч юм уу дээр те гэдэг үүднээсээ жоохон тийм карьерийн хувьд ганц нэг жил ингээл цалгардах, завсарлах үе энэ төр байдаг бах гэж бодож байна. Удирдахч гэлтгүй ер нь эмэгтэй ажилтнууд ч гэсэндээ те ингээд нэг одоо цэгээс эхэлсэн эрэгтэйчүүд нь ингээд чигээрээ ямар ч завсарлаггүй төрүүлээд яваад хурдан твэрчдэг асуудал байдаг. Эмэгтэй хүмүүс дунд нь ингээд гэр бүл зохиогоол төрдөг байрдаг хүүхдээ бас нэг цэцэрлэгийн насанд хүртэл нь өөрөө харчээ хүмүүжүүлчихэ ч гэдэг юм уу те. Тим юм байгаад завсардах тохиолдол байдаг. Гэтэ тэр үеүдээ болохоор бас зарим эмэгтэйчүүд ингээд хүнд тусгаж авдаг л та тий би ингээд амар нийгмээс хоцроод хүмүүс хөгжөөд би бүр ингээ юу ч мэдэхгүй болцсон хоцрогдсон гэж бодоод бас ингээ хямардаг тийм нэг жоохон асуудал үүсдэг. Тэгээд тэр үе бол ингээ зүгээр байдгаа хэзээ ч тийм хоцроод үлдсэн юм бол байдгүй шүү. Тэгэхээр одоо тэр хүүхдээ харах
одоо тэр мөч цаг хугацаагаа гоё жаргалтай ингээд өнгөрүүлээрээ санаа зовоос өнгөрүүлээрээ боломж гарвал ингээд өөрийгөө бас тодорхой хэмжээгээр хөгжүүлээд сул урд чадваруудтай анхаарат ч юм уу те. Тэгээ хамгийн гол нь тэр хүүхдээ өсгөөд охид зарцуулаарэ гэж одоо хэлмээр байна. Миний хувьд бол яг хуу ар гэрийн хувьд ингээд хүүхд хараад өгөх одоо ээж ч юм уу ингээд хань нөхрийн дэмжлэг бас сайтай учраас нэг тийм удаан ингээд завсарлаад хүүхд харах гад ч юм ингээд байдгүй ч гэсэн ер нь бол энэ нийтлэг эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал учраас энэ дээр бас хэлмээр санагдлаа те. Зүгээр гэдээ шүү. Ямар ч асуудалгүй л гэж хэлмээр байна. За та хоёлаа даатгалтай холбоотой асуултууд асууя. За Монгол оронд маань бол даатгалын салбар бол нэлээд хөгжөөд шинэ даатгалын компаниуд ч одоо байгуулагдаад байгаа тийм. Таны бодлоор энэ салбар маань хөгжихэд хамгийн саад болж байгаа зүйл юу гэж бодож байна? Хүний нөөц зүй, хууль эрх зүй юу? За бүтээгдэхүүн үү? Итгэлцэл үү? Яг хөө салбар маань бол одоо ер нь бол маш сайн хөгжиж байгаа шүү дээ. Сүүлийн үед айгу тэлж байгаа одоо хүмүүсийн даатгалын талаар ойлголт мэдлэг нэмэгдэж байгаа. Тэр нь бол одоо маш сайн зүйлс. Миний хувьд одоо хамгийн гол асуудал гэж харж байгаа юу гэхээр ер нь бид нар чи одоо жишээ нь зах зээлээ тэлхийн тулд те нөгөө awareness гэж ярьдаг штэ одоо тэр хэрэглэгчдтэй одоо даатгалын талаар ингээд ойлголт мэдлэг өгөөд энэ үнэхээр ингээд миний амьдралд хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах тийм чухал байгаа хгүй тий одоо тэрийг бол даатгагчдын зүгээс ч юм уу ингээд заавал хийх ёстой ажил байгаад байгаа. Тэрэн дээрээ одоо тэрийгээ одоо нэг хийх нэг арга чинь өөрөө юу вэ? Одоо байгаа хэрэглэгчдтэй одоо гэрээний дагуу яг үйлчлэгийг нь үзүүлэх ёстой. Тэ гэрээгээ зөв ингээд ойлгож таниулаад тэгээ гэрээний дагуу нөхөн төлбөрийн кейс үүслэе гэхэд тэрийг одоо яг тэр хэлсэн амлсан хугацаанд хэлсэн амлсан хувь хэмжээгээрээ өгж явах ёстой. Тийжээж одоо нөгөө амд амжсан маркетинг гэдэг шиг тэ ингээд сэтгэл ханамжтай хэрэглэгч чинь өөрөө цаашаага одоо магадгүй ингээд геометр прогрессор өсөөд одоо чиний дараагийн хэрэглэгчийг бас бэлдэж өгөх үндэс واخгүй тий. Манайхан яг хөө салбар маань ер нь бол зарим тохиолдолд тэрэн дээрээ алдаад байх шиг санагддаг. Одоо ингээд нэгэнд бие болцсон хэрэглэгчтэй одоо үйлчлэгээ үзүүлэх дээрээ алдаад нэг сэтгэл ханамжгүй байдалд хүрчихдэг. Тэнгүүд ингээд даатгал худлаа, даатгал бол татвар хизээж буцаагаад нөхөн төлбөр авч чаддгүй энэ гэдэг ийм одоо маст байдаг буруу ойлголт үүсдэг юм шиг санагддаг тий. Тэгээ яг хөө салбарт маань бол олон ингээд даатгалын шинэ компаниуд үүсэж гин тэр бол маш зөв. Гэхдээ миний бодлоор бол бид нар хүний нөөцөө аягүй сайн бэлдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Салбар өөрөө хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй тийм. Компани болгон дотроо ингээд одоо шинэ ажилтан орж ирлээ. Ялангуяа манай салбарт чинь яг юм мэрэгжлийн чиглэлийн хүмүүс цөөхөн их өөр чиглэлийн мэрэгжилтэй хүмүүс орж ирдэг штэ. Тэр нь бол буруу биш, зөв. Одоо салбар ингээд тийм хүмүүсийг татж байгаа нь сайн. Гэхдээ тэдрийг үнэхээр ингээ онлайн болон практикийн түвшинд маш сайн сургах хэрэгтэй юм шиг санагддаг тий. Тэгэхгүй ингээл одоо төлгөө өгвөл ажил дээр гаргацдаг ч юм уу тий. Эсвэл ингээл за чи нөхөн төлбөрийн ажилтан шүү гэж тавьчихдаг. Тэнгүүд яг ингээд даатгалынхаа тэр суур мөн чанарыг ойлгоогүй хүн зүгээр л ингээл орлогын хойноос хөөцөлтөд ч юм уу те одоо нөгөө даатгалын компани нэг ийм нөхцлөөр ийм хувь хураамжтай гэрээ хийнэ гэж хэлсэн байнгут хураамжийн хувийг буулгаал эрсдэл дээр нь ингээл юу ч хамаагүй одоо харилцагчийн хүссэн үг өгүүлбэрийг яг тэр чигт нь буулгаал бичсэн те тэр нь ингээд дараа нь одоо кейс үүсгэхэд айгүй юм нөгөө эргэлзээ төөрөгдөл төрүүлдэг энэ төр байдал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар салбарынхаа боловсон хүчнийг одоо тэр компани дотоод нөөц бололцоогоор маш сайн ингээд сургалт явуул те гадны одоо юунуудыг штэ зөвлөх одоо сургалт үйлчилгээний компаниуд байна штэ тэндээс ч гэсэндээ их сайн сургалт аваад тэрэндээ их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгжээж бид нэр одоо тэр даатгалын салбараа хэлэх гээд байгаа зорилготой хүрнэ гэж бодож байгаа байхгүй. Одоо энэ салбарт одоо шинээр байгуулагдж байгаа даатгалын компаниудад ч гэсэндээ хүний нөөцийн асуудал хамгийн том асуудал нь байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд туршлагатай сайн одоо баг бүрэлдэхүүн бүрэлдүүлнэ гэдэг бол маш хэцүү. Тийм байна. Тэгж боддог.
За тэгэхээр тэгвэл даатгалын хөгжилт бол ерөөсөө хүний нөөцийн бодлого мэдлэг чадвар ерөөсөө маш их дутагдж байгаа гэж харж байгаа юм. Тэгээ шинэ даатгалын компаниуд орж ирэхээр хүний нөөцөө бүрдүүлнэ гэдэг нь бол одоо нэг томоохон асуудал болж байгаа гэж харж байна. За тэгээд даатгалын менежерч байна, хөтөлбөрийн менежерч бай тийм ээ. Тэр даатгалын талаас сайн мэдлэг ур чадвараа маш сайн хөгжүүлсэн байж энэ маань эргээд нөгөө нэг даатгуулагч иргэдтэй үйлчлэгээний стандартын дагуу түргэн шуурхай болоод эхлэхээр л ерөөсөө хамт ирсэн яриа орно нөгөө геометрийн прогрессор бол бид нар бол илүү хорцтой өгөх боломжтой гэж та хэлж байгаа юм байна тийм ээ. Тий. Нөгөө салбарынхаа нэр хүндийг өсгөх те одоо сайн нэр хүндтэй байлгах тэр гол юм чинь ерөөсөө л хүний нөөц гэхгүй. Ур чадвартай, мэдлэгтэй тэгээд хэрэглэгч үйлчлүүлэгчийн хандлага гэсэн сэтгэлтэй тийм ажилтан байж ижил салбар цаашаа явах болов гэж харж байна. Тэгэхээр одоо даатгалын салбарт эх 5 жилийн хугацаанд хүчтэй нөлөөлөх юм уу ямар хүчин зүйл эргээр ч юм уу одоо муугаар ч юм уу нөлөөлөх хүчин зүйл юу байгаа гэж та харж байгаа. Яг уу ер нь ингээд одоо тий салбарын талаа ер нь даатгалын салбарын чиг хандлага хаашаа өрнөх чинь гээл одоо тийм ном сэтгүүл нийтлэлүүд уншиж байхад ч гэсэндээ за бас тэр одоо олон улсын нөө даатгчдын давхар даатгчдын хурал зөвлөгөөн дээр энэ төр яригдж байгаа асуудал юу байна гэхээр одоо салбарт бол технологийн өөрчлөлт бол маш ихээр орно тий андеррайтинг дээр ч гэсэндээ одоо тэр нөхөн төлбөрийн үйлчилгэээн дээр за ерөөсөө л технологи руу шилжиж байгаа. Тэр бол маш хүчтэй нэвтэрнэ. За тэгээд даатгалын компаниуд одоо иншуртек бизнесүүдтэй хамтраад тий одоо тийм үйлчилгээгээ илүү хөнгөвчлөх нөгөө хэрэглэгчтэй илүү амар хэлбэраар хүрэх одоо тэр арга технологиудыг бүтээж ийн тий даатгалын тохиолдол дээр ингээл очиод технологийн тусламжтайгаар тэрийг одоо тохиолдол мөн хэсгээ баталгаажуулаад дараа нь хөтөлбөр шийдвэрлэх процессын хувьд ч гэсэндээ технологи ашиглаад ажиллах хүчний зардлыг ч гэсэндээ маш их хэмнэж байгаа. Дээрэс нь одоо нөгөө хуурамч нөхөн төлбөр энтрийг таних гэдэг дээр бас маш их дэвшил гарч байгаа. Тийм үйл явц өрнөж байгаа. Андеррайтингийн хувьд ч гэсэндээ одоо нэгэнт ингээд технологи ашиглаад бүх ингээд дата мэдээлэл цуглараад ирж байгаа учраас бид нар маш одоо оновчтой тий зөв андеррайтинг хийн одоо яг тухайн хэрэглэгчийн зан төлөвт тохирсон одоо багц бүтээгдэхүүнийг одоо tailor made тий нөгөө нэг usage based гэдэг ааш тий яг хэрэглэн суурилсан одоо тийм даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх энэ төр гэдэг маш юм эерэг юмнууд бол гарч ирж байна тий. Нөгөө талаараа тий нөгөө талаараа бас ингээд нөгөө хүнээс хамаарах юм одоо ер нь бол багасч байна гэх юм уу тий. Тийм чиглэл рүү хөгжиж байна. За тэгээд аюултай юм болж байгаа нь юу гэхээр одоо нөгөө сайбер эрсдэлтэй тэр нэмэгдэж байна. Тэрнийхээ хэрээр том их нөхөн төлбөрүүд өндөр дүнтэй нөхөн төлбөрүүд гарч байна. Тэрийг хамгаалахын тулд одоо тэрнээс хамгаалсан тэр даатгалын бүтээгдэхүүний хураамж ойрын хэдэн жилд одоо тэр 5 6 магадгүй 10 дахин өсөх хүлээлттэй тийм байгаад байгаа. Одоо нөгөө уламжлалт эрсдлүүд биш одоо бидний мэдхгүй бүр ингээд нөгөө технологийн бидраас хол гэж үзэж исэн юмнууд өөрөө даатгалын эрсдэл болоод бас одоо гарч ирж байна гэсэн. Технологи хөгжихийн ирээр аль хэдийн сайбер одоо халдлага нэмэгдээд байна. Технологи хөгжихийн ирээр бүх зүйл өөрчлөгдөд байгаа учраас эндээ уусч хамаарад бид нар бол одоо хөгжих хэрэгтэй байна те салбар маань. Тий. Тэгээд нөгөө дэлхийн цагуурын өөрчлөлтөөс үүдээд бас ингээд айгу томоохон хэмжээний байгалийн гамшигуд одоо маш их ингээд тохиолдоод байгаа ш тий. Тэрнтэй холбоотой бас одоо өндөр одоо нөхөн төлбөрийн асуудлууд ер нь бол үүсэж байгаа. Энээс одоо урьдчилан сэргийлэх үүднээс мэдээж бас даатгалууд ингээд ажиллаж байгаа шүү дээ тий. Одоо технологийн тусламжтай тэр гамшиг болох гээд байгаа юм ингээд урьдчилж мэдрээд арга хэмжээ авдаг байх ч гэдэг юм уу. Эсвэл тэрний эсрэг чиглэсэн одоо нөгөө ногоон санаачлагуудыг илүү дэмжих, ногоон бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх тий. Одоо нөгөө тэр уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлөд байгаа зүйлсийг одоо бараг нөгөө даатгахгүй болох чиглэл рүү явах
энэ гэл те нүүрс одоо нөгөө энэс татгалцах ч гэдэг юм уу. Ер нь тэр бол дэлхийд даяараа маш одоо хүчтэй бас явагдаж байгаа. Тийм зүйлс бол ажиглагдаж байна. За тэгээд ер нь бас саяны ярьсан нөгөө хүний нөөцийн асуудал дэлхийд даяараа л ер нь даатгалын салбарт асуудал болж байгаа юм байлээ. Тэгэл ер нь хөгжүүлээ, хүнээ хөгжүүлээ. Өөрсдөө одоо ингээд том давхар даатгагч нар энэ бол ийм хажуудаа одоо академи энэ төр үүсгээд те тэндээ ингээ хүмүүсээ сургаж хөгжүүлдэг. Зөвхөн өөрийнхөө ажилтнуудыг гэхгүй одоо бас бусад даатгалын компаниудын ажилтнуудыг ч гэсэн ингээ хөгжүүлдэг ийм одоо сургалт судалгаа хийдэг ийм хүрээлэнтэй академитай болох чиглэлээр бас их ажиллаж байгаа юм билэ. Тийм. Манайд бас энэ чиглэлээр явах болов гэж бодож байна. Тийм байна. Тэгэхээр одоо манайд бол даатгалын мэрэгчлэтнүүдээ маш сайн бэлтгэж гадна тэдний одоо технологи ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага бол тулгараад байгаа юм тийм ээ. За тэгвэл хүмүүс ер нь даатгалын нэг тийм за ингээд даатгалд мөнгө төлчлөө зардал гаргачлаа гэж хараад өгдөг. Үүний эсрэгээр нь ирээдүйн санхүүгийн доктортой байдлыг чинь бид нар хангана шүү гэдэг мессежийг ямар шугамар ер нь даатгалын салбар өгөх хэрэгцээ одоо тулгараад байгаа бол. Яг түрүү хэлсэнчлэн хамгийн хэлбэр арга бол те одоо байгаа даатгалагчтай үйлчлэгээ яг маш одоо гэрээний дагуу үйлчлэгээ үзүүлэх тэр нь илүү одоо даатгалын ач холбогдлыг мэдрүүлсэн те ингээд сургалт одоо контент хөтөлбөр бэлтгэж гэдэг юм уу тийм байдлаар л хэрэглэгчээ бэлтгэх байх. Тэгээд ер нь бол хүмүүс ойрын хугацаанд даатгалыг те одоо нэг санхүүгийн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болдог. Одоо нөгөө хадгаламж хөрөнгө оруулалт гэд ярьдаг шиг. За би даатгалын зардлаа заавал ингэж төлөвлөж төсөөлөх ёстой. Тэгснээрээ би одоо тэр том хэмжээний санхүүгийн эрсдлээс хамгаалж байгаа гэдгийг ойлгодог болох болов гэж бодож байна. За яг миний бодож явдаг зүйл одоо бодлогын хэмжээнд манай улсын хувьд гэх юм бол яах ёстой юм бэ гэхээр ер нь бол төр хувийн хвшлийн одоо түншлэл гэдэг ааш те public private partnership гэдэг юмыг бол хөгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Одоо жишээ нь хамгийн наад зах нь улсын эрүүл мэндийн даатгалын санд ч өөрөө ингээд хүрэлцэхгүй оны сүүл болонгоо төсөв дууссан гээд үйлчлэгээ үзүүлэхэ болчдөг те. Иргэд одоо жишээ нь тэр хураамжаа төлцсөн хэрнээ төсөөлөл дуусчих юм бол үйлчлэгээ авах боломжгүй ингээл өндөр дүнгээр нь бүтэн төлбөр төлж үйлчлэгээ авдаг маш юм хэцүү байдал үүсчихэд байгаа. Хэрвээ тэрийг ингээд одоо хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой одоо бие бинийгээ нөхөж ажилтдаг тийм систем рүү одоо тэр олон улсын сайн туршлагууд байгаа шүү дээ. Тэрийг хэрэгжүүлсэн. Тэдний юг одоо судлаад ингээд хэрэгжүүлэх юм бол тэр л ер нь бол одоо монголчууд ингээд хандив тусламж гуйгаал те гадагшаа ингээл эмчлүүлэхээр олчлоо гэж өвчнөө хөндрүүлээд ч юм уу явж байгаа эсвэл ингээл эмчлэгдэж чадахгүй одоо харамсалтайгаар хорвоо өргөж байгаа ч юм уу тийм кейсүүд буурах болов гэж харж байгаа. Тэ би бас өөрөө тэр чиглэлээр хувь нэмэр оруулахын сан гэж боддог. Яа тэгэл одоо хувийн даатгалын компанид чинь ингээд тэрийг одоо яаж хэрэгжүүлэх бас одоо юм систем экосистем бүрэлдсэн байдаг байхгүй тий. Тэгэхээр тэр туршлагаа ингээд улстайгаа хуваалцаад мөн бас дутууг нь нөхөөд ингээд харилцаа ашигтай хамтарч ажиллах. Энэ бол ер нь бол цаг хугацааны л асуудал, зайлшгүй шаардлагатай. Тэгээ магадгүй бусад салбарт ч гэсэндээ энэ хэрэгцээ шаардлага бол байгаа гэж харж байгаа. Би одоо өөрийнхөө хамгийн ойр салбараар харахад бол тийм байна. Тэгэхээр нөгөө эрүүл мэнд дээр одоо ямар нэгэн асуудал тулгардаг. Тэгээ ялангуяа нөгөө хорт хав дээр ялангуяа сүлжлэлүүд нэлээд ихсэл байна шүү дээ. Энийг одоо иргэний хамгаалыг гэвэл ерөөсөө бэлэн байгаа дээр хувийн хвшилтэй байгаа, хувийн даатгалын компанид байгаа тэр экосистемийг шууд авч ашиглах боломжийг одоо нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо ер нь тулгараад байгаа асуудал болчиход байна тийм ээ. Дээрээс нь бас энэ гол урсаад ингээд одоо гэр мөрийг аваа явждаг ч юм уу одоо ингээд охирол өчрүүлдэг тийм ээ. Тэгвэл хандив тусламж болдог. Тэр одоо даргын тэр мөнгөөр энэ төр гэл ингээд тийм. Яг үүндээ энийг бэлэн одоо бид нар хамгаалаад өгөө гэдэг энэ даатгалын хамаатнуудтайгаа хамтрах нь бол гэсэндээ одоо яг тулгарч байгаа одоо шийдэх хэрэгтэй байгаа ажиллах нь шүү дээ тийм ээ. Яг зарим ингээд салбарт бол одоо жишээ нь магадгүй ингээд
одоо нүүрс тээврийн салбартай хүн даацын авто тээврийн хэрэгслүүдийг заавал даатгалтай байх ёстой. Тэрний өөрийнх нь тэр машинууд болон одоо жолооч нарын нь амь нас эрүүл мэнд ингээд даатгдсан байх ёстой энэ төр гэл одоо зохицуул тэр дүрм журманд нь ингээд даатгалын ойлголт орж ирж байна. Гэхдээ одоо бас түүхийл байна те. Тэрний ингээд нарийн зохицуулт хийхгүй бол ингээд монголчууд нэг юм аргалдаг одоо нэг муухай зан байна шүү дээ. Хуураад өнгөрчий гэд яг цаад ингээд ач холбогдлыг нь ойлгохгүй ингээд зүгээр бичиг цаасаа аргалаад өнгөрчий гэдэг байдлаар хандж байгаа юм байгаа. Гэхдээ тэр бол ингээд цаг хугацааны явцад төгөлдөрчөөд тэгээд арилах байх. Ер нь бол гих мэтчлэн ингээд төртөөгөө одоо хувийн хвшил хамтарч ижил одоо энэ даатгагдаагүй эрсдэл энэ том хэмжээний санхүүгийн хохирлуудыг маш юм хохирол багтай давах боломжтой. Тэгэхээр нэгэнд боочсон байгаа энэ мэрэгчлэтнүүдээ манай одоо улс маань ингээд ашиглах хэрэгтэй байна тийм ээ. Тийм. За одоо тэгвэл компанийнхаа талаар ер нь миг даатгал компани даатгалын салбарт юугаараа онцлог, юугаараа ялгарч харагдаж байгаа бол. За манай компани бол одоо урт хугацааны турш доктортой үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Одоо эх жил 30 жилийнхаа ойг тэмдэглэж байна. За тэгээд ер нь бол иргэд байгууллага одоо аль ч чиглэлээр те Монгол улсынхаа өнцөг булан бүрт одоо хурц ажиллаж байгаа тэр өргөн дэд бүтцээрээ ер нь салбартаа ялгарх байх гэж бодож байгаа. Тий. Тэгээд бүх сувгаар те одоо уламжлалт бус ер нь ингээд бүх сувгаар одоо даатгалынхаа үйлчлэгийг үзүүлж байгаа. Тийм туршлагатай хамт олон байгаа. Тийм нь ч байна, веб нь ч байна, хүн нь ч байна гэх тийм. Төлөөлөгч нар нь ч байна, орон нутгатаа ч байна гэх тийм. Одоо тэгвэл ямар нэгэн компани одоо байгууллага амжилттай доктортой явахын үндэс юу гэж тавагддаг вэ? За ер нь ингээд онл дээр ч гэсэн хэлдэг штэ. Байгууллага одоо бизнес доктортой явахын тулд одоо оролцогч талууд буюу те хувьцаа эзэмшигчид за ажилтнууд тэгээд тэр мэдээж тэр байгууллага бизнесийн үйлчлэгийг авч байгаа хэрэглэгч үйлчлүүлэгч нар одоо сэтгэл ханамжтай байж ич тэр бизнес одоо зөв явж байна гэж үзэх нөхцөл бүрдэн штэ те тэгээд харахаар ер нь бол тэдгэрийг ингээд хангасан байж ижил тухайн бизнес яг явдгийм байна гэдгийг би одоо бас ингээд одоо компанийнхаа жишээн дээр ч гэсэндээ харж байгаа гэж болно те. Ер нь ингээд тухайн одоо магадгүй ингээд бизнесийн эдэд ч юм уу байлаа гэж бодоход одоо удирдлагын багт ажиллаж байгаа одоо хүмүүсээ тэр маш юм доктортой ажилуулахыг одоо зорих хэрэгтэй те. Тэгжиж тухайн одоо хэрэгжүү тэр багаараа ч юм уу одоо тэр гүйцэтгэх захирлын хэрэгжүүлэгээ бодож төлөвлөж байгаа юм а яг ингээд ажил хэрэг болгоод за тэгээд яг амьдрал дээр хэрэгжиж гин үү гэдэг одоо үр шимийн хүртэх ийм боломж гардаг гэж харж байгаа байхгүй. Ажилтнуудын төвшөнд бол бас ингээд ажилтан өөрөө доктортой урт хугацаанд ажилласнараа яах вэ гэхээр одоо жишээ нь магадгүй борлуулалтын ажилтан бол тэр хүн ингээд урт хугацаанд ажиллах тусмал одоо хийдэг орлого нь нэмэгдэн, харилцагчийн тоон өснө, өөрийнх нь одоо тэр туршлага нэмэгдэж байгаа тий асуудал шийдвэрлэх одоо тэр чадрууд ч гэдэг юм уу ингээд тэр бүхэн нь ингээ хөгжиж идэг байхгүй. Тэрний ард яах вэ гэхээр нөгөө хэрэглэгч чинь тэр компани ингээд удирдлагын ч доктортой, ажилтны ч доктортой байх юм бол одоо үйлчлэгийг сэтгэл ханамжтай авдаг тий. Нөгөө гэрээ хариуцаад ингээд тэр байгууллагын онцлогийг мэддэг ингээд яг тэд нартай ингээд ярьж агаад өөрсдөд нь тохирсон ингээд бүтээгдэхүүн хөгжүүлсэн одоо даатгалын менежерэнд хариуц аккаунт менежер гэж яриа л да тий. Зөвхөн ингээд борлуулалт хийгээд орхихгүй өмнөх болон дараах үйлчлэгээ бүгдийг хариуцж байгаа аккаунт менежер ингээд ойрхон солигдоод байвал харилцагчид одоо маш хэцүү байдаг байхгүй тий. Бүх юм ингээд шинээр эхлэх болно. Нөгөө өмнө нь ингээд датцсан байсан одоо харилцаа ингээд юм нь алдагдана тий үйлчлэгийн тэр хооронд ингээд шинэ хүн тэрийг шилжүүлж аваад ойлгоод ингээд мэдрээд хэрэгжүүлэлт хугацаа алдаад ингээд доголдол үүсдэг. Тэгснээрээ яах вэ гэхээр одоо бизнес бол харилцагчаа алдж байгаа тий. Тэгээд дахиад нөгөө шинэ туршлагагүй ажилтнууд орж ирээд яг нэг амжилтыг олохгүй байнгут өөртөө ингээд гараад явцдаг. Тэгээ ажилтан тогтдоггүй, харилцагч тогтдоггүй
удирдлага тогтдоггүй ийм компани бий болох үндэс чинь ерөөсөө бас нэгдүгээрт одоо тэр эзэдийн шийдвэр байдгийн байна гэж бодож байгаа. Хоёрдугаарт одоо яг тэр байгууллагатаа болон одоо тэр эрхэлж байгаа ажилтаа одоо хайртай сэтгэл зүрхээ зориулдаг тийм ажилтан одоо тий олж авах одоо тийм ажилтан болтол нь өөрсдийнхөө гой соёлд уусгаад хөгжүүлэх гэдэг юм их чухал байт юм байна. Тэгээд ах юм бол харилцагчийн хувьд бол тэр ч одоо үндсэн бизнес нь шал өөр одоо уул уурхаач гэдэг юм уу тий ингээд барилга гэл ингээд том одоо улс орны дэд бүтцийн асуудал дээр төвлөрж байгаа шүү дээ. Тэгэхэд бол ингээл нөгөө даатгалын компаниа солиё гэл ингээд богино хугацаанд бодоол сонгон шалгаруулалт хийгээл одоо тэ энэ менежерийг солиё, энийг солиё гэл ингээд яваад ах тэр цаг хугацаанд ч гэсэн хайран байхгүй тий. Тинчээ чинь бас хүн ажиллаал, үний санал харьцуулалт хийгээ сонгон шалгаруулалт явуулаад ахаа солиол шинэ компани нөгөө юунд тэр үйл ажиллагааны соёлд ингээд даадуулах гал хугацаа алддаг тий. Тэгэхээр тийг сонирхол харилцагчид ч байхгүй. Тэгэхээр хэрвээ ингээд бизнес өөрөө доктортой яваал байх юм бол ер нь цэцэглэх, хөгжих, улам томрох тийм нөхцөл бүрддэгээл гэж харж байгаа. Тэгэл ерөөсөө дээрээс харж эхлэх юм шүү тийм ээ. Төлөө зөвлөл нөгөө удирдлагын байга доктортой ажиллуулах тэднэр дээр анхаарах хэрэгтэй байна. Удирдлагын багийн доошоо нөгөө ажилтаа доктортой ажиллуулах, тэдний сэтгэл ханамжтай байлгах, за тэгээ залгамж халаагаа бэлтэх гэл. Ерөөсөө энэ доктортой байдал залгамж халаа гэдэг чинь маш чухал гэдгийг ерөөсөө хэлээд байна шүү тийм ээ байгууллагт. Тий. Ер нь бол одоо ингээл хүний нөөцийн эргэц багтай байх гэдэг чинь өөрөө одоо маш юм том давуу тал болчихж байгаа байхгүй. Яг хөө ажилтнуудыг ингээд ажиллаа солихгүй ч юм уу те ингээд нэг газараа удаан байгаад байхын давуу тал гихгүй ч гэсэн одоо ингээд ер нь бол орсон одоо газраасаа ч юм уу те ингээд маш одоо сурах юмаа сураад те хөгжөөд би яг ямар чиглэлээр явбал амжилт олох юм, би яг юун туртай юм гэдгээ жишээ нь олж харах боломж бол бас ингээд нэг юм дунд хугацаантай нэг 3 жил ч юм уу ажиллаж ийж хүн бас ингээд нэг юм дүр зураг жоохон гоё тодорхой болж ирдэг байхгүй. Тэгэхээр яг ингээд дуртай юмаа чаддаг юмаа олоод харчих юм бол тэр хүн одоо ингээд амжилт гаргах нь тодорхой болдог. Тэгэхээр одоо эзэдийн хувьд ч ажилтны хувьд ч хэрэглэгчийн хувьд ч ерөөсөө л доктортой үйл ажиллагаа явуулна гэдэг бол маш чухал. Доктортой үйл ажиллагаа явуулна, залгамж халаагаа бэлтэн маш чухал болох нь шүү тийм ээ. За тэгэхээр хоёулаа олон төрлийн сэдвүүд ярьслаа, даатгалж ярьлаа тийм ээ. Тэгээ байгууллагч ярьлаа, одоо оюутан цаг үе, 10 жилийн хүүхдүүд те. За тэгээ ажил карьерийг ер нь яаж амжилттай явуулах вэ гэдэг олон сэдвийн талаар ярьлаа. Тэгэхээр одоо энэ сүүлийн сэдв болохоор таны одоо хобби, сонирхдаг хобби тэрнтэй холбоотой асуулт. Асууя. Тэгэхээр ямар хобби та хэрэгжүүлж байна вэ? Яг тийм онцлог одоо ингээд урлаг спортын ч гэх юм уу, тийм ур чадвар бол байхгүй. Би бас хэлжсэн нөгөө багатаа ер нь хичээлэл хийгээл онц сурах юм бол болно гэдэг бодлоготой байсан. Тэр үеийн бас нэг хүмүүжил ч гэсэн жоохон тэр тал руугаа байсан болохоор тийм онцгой ур чадвар байхгүй ч гэсэн одоо яг өөрийнхөө хувьд сүүлийн үед ялангуяа би тийм ном унших одоо их дуртай болж байгаа тийм. Ном унших нь өөрөө ер нь бол их гоё тийм амралт болж байгаа. Mindfulness гэдэг одоо их ярьдаг болоод байгаа шүү дээ. Яг нөгөө нэг тухайн ингээд цаг үедээ одоо орших, төвлөрөх гэдэг тэр боломжийг бол маш гоё ном унших юм бол тэр олгодог гэж харж байгаа. Тэгээд эхэндээ бол ингээл 20-д байхад нь тэр хувь хүний хөгжлийн тэр ном унших хэрэгтэй гэл нэг тиймэрхүү ном уншдаг гэсэн бол одоо илүү тийм өөрийгөө амраах төрлийн уран зохиолын номнууд унших туртай болоод байгаа. Тэр бол их гоё амралт болж өгдөг. Тий. Өөр нэг юм гэх юм бол за би бас одоо яг нөгөө олон улсын харилцааны мэргэжилтэй тий. Учраас одоо яг юм дэлхийн одоо шилдэг одоо тэр улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн бас ингээд нөгөө намтрыг унших их дуртай байсан. Одоо Мишель Обама тий, Хиллари Клинтон тэргээл мундаг эмэгтэйчүүд шүү дээ тий.
өөр бас одоо Барак Обама ч гэдэм үү гэл удирдагч нарын намтрыг унших. Ер нь удирдагч гэхгүй те одоо бас амжилтанд хүрсэн ингээд хүмүүсийн уншихаар тэндээс одоо яг бараг ингээд менторлуулж байгаа юм шиг юм сурах тохиолдол их байдаг байхгүй те. Тэр хүмүүс ингээд ямар гараанаас эхлээд яаж хичээгээд юунд хүрсэн байна гэл яг л ингээд хүний л амьдрал юм чинь тэр чинь ингээд хүүхэд ахугаас эхлээл ажил карьер тэгээд гэр бүлийн амьдрал тэр гэл ингээд бүхэл зүйлс гардаг. Тэн дээрээс бол бас их урам зориг авдаг. Тэгэхээр хүмүүсийг бас тэр сэдвээр л уншаад зээрээ ер нь их гоё байдаг шүү гэж хэлье. Ер нь л ингэж зөвлөж юм ш. Ном бол хамгийн одоо том ментор юм аа. Тэр дотроо бол бүр амжилттай түүх ч юм уу те хүний түүх бол маш бол гоё ментор болж өгдөг байна ш тийм ээ. Туршлага болж өгнө. Тэр чинь хүний бодит амьдрал ш те яг туулсан жишээ одоо өнөөдөр хаана хүрсэн байгаа юм гэдэг нь ингээд харагддаг тий. Тэгэхээр гоё одоо суралцсангаа бас ингээд чөлөө цагаа гоё өнгөрөх боломж бол ном гэж харж байгаа. Тий. Таны ер нь нэг өдөр ч юм уу ер нь яаж өнгөрдөг вэ? Өөр байдаг байх л та. Ерөнхийдөө ер нь нэг ийм байдлаар өнгөрдөг гэдэгт очихоо ярил. Ажлын өдөр бол тэгэл өглөө ирсэн цагаас эхлээл одоо яг өөрийнхөө төвлөрөх ёстой те нөө мэйлээ шалгаал хийх ёстой хариу бичих юмнуудаа бичээл гол одоо хийх ёстой тэр өдөртөө хийх ёстой юмнуудыг би өглөө ирэнгүүтээ ингээд дэвтэр дээрээ бүр өдөр болгон он сар өдрөө тавьж агаад хийх ёстой ажлуудаа ингээд чагсаага биччихдэг. Тэгээ ер нь гараар ингээд юм хөтлөгч нь өөрөө одоо маш юм зөв дадал гэж одоо ингээд яригадаад байгаа шүү дээ сүүлийн үед те тэмдэглэлээ ч гэсэндээ ингээд биччихээ төлөвлөгөөгөө биччихээ гэлдэгдэг. Тэгээ өдөр болгоныхоо хийх зүйлсийг ингээд дэвтэр дээр бичээд тэгээ тэрийг ингээд одоо ач холбогдлын зэргээс нь эхлээд ингээд хийгээд оройдоо ингээд хийсэн гэд ингээд чеклээд дуусгадаг тий. Магадгүй ганц нэг юм үлдэхэд маргааш өдөр рүү шилжүүлдэг ч юм уу. Тэх нь өөрөө одоо ингээд энэ завгүй ялангуяа би бол яг юм back office шиг юм төвлөрсөн ажил хийдгүү те харилцагчтай ингээл утсаар ярих уулзах хэрэг гардаг одоо компани маань ингээд удирдлагатайгаа бас уулзах хэрэг гарна ажилтнуудтайгаа өдөр тутамдаа ингээд нөгөө явуулж байгаа санал гэрээ хэлэлцээр харилцагчийн асуудлаар гээд байнгын ингээд хүмүүстэй харилцаж идэг учраас хэрвээ ингээд бичиж тэмдэглэхгүй төлөвлөхгүй байх юм бол чухал зүйлс одоо хаягдах мартагдах эрсдэлтэй байхгүй. Тэгээд хүн ер нь ингээд гинт ингээд сансан юмаа барьж аваад хийгээд байвал тэр бол айгүй замбраагүй. Тэгээд бүтээмж гарах нь маш бага байдаг. Тэгэхээр тэрийг бол бүр ер нь тий 10 эд оноос ажилд орсон цагаасаа хөвшүүлсэн. Тэгэхээр тэр бол эргээгээд бас тэр чинь одоо маш том он сартай бүр баримт болдог ч тохиолдол байдаг тий өөрт бас ер нь бол маш хэрэг болдог. Тэгээ хийжсэн юм уу ч харчих нь байна. Баримт болох нь байна. Тэг ингээ гараар бичгэр чинь бас одоо эргүүлээ санаа өдр гэдэг чинь нэлээд нөлөөтэй байх нь шүү тийм ээ. Тэгээ зэгцтэй байхад үр дүнтэй байхад ер нь их чухал тусалдаг ийм төлөвлөх арга барил гэх юм уу. Эхэндээ бол ингээл маш идэвхтэй өөрөө явдаг байлаа. Одоо тэгээд ингээд залгамж халаа бэлдэгдээд манай маш туршлагатай олон жилийн туршлагатай мундаг одоо халах менежерүүд байна те. Тэд нар маань ингээд баг бүрдүүлээд багийнхнаа ингээд чиглүүлээд явдаг болсон. Тэгэхээр одоо ажлын маань хийх нь нөгөө өөрөө хийх, тэгээд заах, тэгээд юу байгаа штэ. Одоо төлөөлүүлэхтэй нөгөө бусдаар хийлгэх. Одоо тэр ер нь бусдаар хийлгэх дээрээ одоо илүү төвлөрч ажиллаж байгаа сүүлийн жилүүдэд гэх юм уу те бусдаа одоо яг ихтгэл үзүүлээд ингээд алсаас дэмжлэг үзүүлээд зайлшгүй ингээд санал солилцох юм дээр нь оролцоод тэгээд ер нь дараагийн одоо залгамж халаа олон удирдагч нарыг бас бэлтэлж байгаа тий өөрийнхөө удирдлагын арга барилыг ч гэсэндээ одоо ингээд дараагийн шат руугаа бас шилжүүлж байгаа. Тэгээд туршлагаас одоо ажлын туршлагаас хамаарал ерөөсөө өөр байх нь штэ тухайн хүний одоо хийж байгаа зүйл бол тий. Тэгдэг гэсэн тий өдөр тутамдаа ер нь ингээл ерөөсөө тасралтгүй л ингээл дотооддоо ч юм уу гадагшаа ч юм уу тэл хүнтэй харилцаал ихэнх цаг ер нь тэгж өнгөрдөг дөө.
Тэгэл та оройн тэгэл өөрийнхөө хоббиг хэрэгжүүлээс амаа уншаал. Тэгэл тустай. Тийх одоо тэг төвжрэлтэй ингээл энэ юмд чинь тийм цаг бол гарахгүй. Тэ орой бол амраал амралтын өдрөөр л ер нь хийхтэй тийм өөртөө зориулсан цаг гаргадаг. Өөртөө болон гэр бүлтэй цаг зарцуулаад тийм. Ажил амьдралын баланс гэдэг нь одоо залуу үед ч тэр одоо ингээд ажил гэрээр ингээд олон жил өнгөрөөд ингээд нас ахих тусамж тэр тий яг адилхан ажил амьдралын балансаа барай явах хэрэгтэй юм болов эсвэл арай өөр байх хэрэгтэй юм болов? Миний бодлоор бол яг наснаас хамаарах юм шиг санагдаж байна тий. Нас залуу байх үед яах вэ гэхээр эрч хүч өөрөө өндөр байна. Тэгээ дээрэс нь одоо суралцах, өшөө илүү хичээх, өөрийгөө хөгжүүлэх тийм хэрэгцээ шаардлага байгаа шүү дээ. Тэр үедээ бол одоо тэр чиглэлдээ илүү их цагаа зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй одоо би ажил амьдралынхаа балансыг барих ёстой гэл тэр цагт л ажиллана. Бусад цагт би амарна гэл өөрийгөө ингээд кодлчод байх юм бол одоо чамд одоо тэр одоо ахиц дэвшил олноос ингээд ялгарах зүйл харагдахгүй. Ингээд олны нэг болоод явна гэсэн. Тэгээд одоо тэр магадгүй ингээд дундаж насанд хүрэхэд те чи одоо өөрийгөө харуулж чадаагүй, хөгжөөгүй, нөгөө л нэг ихэлсэн ажиллаа ингээд олон жилийн турш хийгээл байж байгаа юм бол маш харамсалтай шүү дээ те. Тэр үед болохоор яг жинхэнэ одоо ингээд гэр бүлтэй болцсон ч юм уу, аав ээж одоо хөшөрцөн те бусад хүмүүстэй санаа тавих шаардлагатай болцсон. Чиний ингээд нуруунд дээр үүрэг хариуцлага хөшөө өссөн байхад чи ингээд нөгөө нэг л их залуугаасаа ажил амьдралын баланс ярьсан хүн одоо тэр үед юу ч хүрээгүй байж ах юм бол юу баланстай мантай л юм болно те. Бараг одоо нөгөө за бүтэн цагаар би энэ чинь ажиллаа хийгээд одоо орлого мөнгө хүрэхгүй байгаа юм чинь шөнийн цагаар одоо би ямар ажил хийж болох уу, оройн цагаар 2 ажил хий те гэдэг ч юм уу ингээд ийм шаардлагагүй зүйлд одоо энерги зарцуулах нөхцөл үүсэх байхгүй те. Тэгэхээр нөгөө эрт ингээ хичээгээд сурах үедээ сураад хөгжүүлчих юм бол чи одоо дундаж насандаа ирэхэд одоо би тэр ур чадвараа үнэлээд тэрэндээ тохирсон цалин харамжаа аваад тэгээд илүү гарсан цагаа бас өөрийнхөө гэр бүл хайртай хүмүүс зарцуулах ёстой зүйлдээ зарцуулаад явах боломжтой болно гэж бол би хувьдаа бол хардаг. Тий. Би физиологийн хувьд ч гэсэн тэгэл өөрийн амьдралын шаардлагаар ч гэсэндээ одоо яг баланслахгүй нэг талд нь ингээ хит дүүлгөөд байх боломжгүй нөхцөл байдал үүснэ те. Хүүхдүүд ингээл том болж байна. Хүүхдүүдтэй бас цаг гаргах ёстой. Хичээл сурлага нь яаж ийн, сэтгэл санаа, найз нөхөд те тэр бүхэн нь яаж ийн гэдэгт санаа тавих хэрэгтэй болно. Өөрөө бас ингээл хит ажиллаалах юм бол одоо маш ингээд ядраад эрүүл мэнд чинь доройтон те. Тэр хэрээрээ дараа нь маргааш өдөр нь чи ажил дээрээ ямар ч бүтээмжгүй гэ зомбир бол байж эрсдэл үүснэ тий. Тийм ээ. Тэгэхээр залуу байгаа дээр айл болгос ажиллаад хөдөлмөрлөөл суралцаал бүх ур чадваруудаас суулгаад ирээдүйдээ өөрийгөө бэлдээд байж явах хэрэгтэй шүү гэдгийг бол хэлж шít тийм ээ. Дараа нь харамсах биш. Та одоо л яг ингээд хөдөлмөрлөх хэрэгтэй байх шүү тийм ээ. Угаасаа тэгэл нас ахих тусам тэр хүний нуруунд ирэх хачаа өөрөөх хариуцлага олон нэмэгдэх юм л угаасаа тий аав ээж нь хөвшөрчин нөгөө хүүхдүүд нь томроод одоо сургууль соёл гэдэг болно тий тэр болгон дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Цагаа зөвхөн ингээд өөртөө зарцуулах боломжгүй маш олон ингээд хуваах шаардлагатай болж ирэх байхгүй. Тэгэхээр зөвхөн өөртөө зарцуулах боломжтой байгаа дээрээ ерөөсөө тэр сурах, хөгжих, ажиллаад өөрийгөө харуулах гэдэг зүйл дээрээ ингээд гол юм дээрээ төлөвлөрүүл илүү үр дүнтэй урт хугацаанд хожно. Тэгж тийм ээ. Боддог доо. За тэгэхээр та одоо ер нь ирээдүгээ одоо залуу үед арай өөрөө л хардаг гэсэн шүү дээ. Одоо ер нь ирээдүгээ яг яаж орж байна? Яг одоо ер нь хүн тэгэл нөгөө тасралтгүй л хөгжиж сурж явах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол ер нь зэврэн ингээл шин санаачлагч гарахаа болно. Өөрөө ч гэсэндээ ингээд нэг юм өдөр тутамдаа хийгээд тахаар бас залхах нь. Тэгэхээр аль болох ингээл суралцаал жижиг гэлтгүй ингээл ур чадвараа сайжруулад одоо хувь хүнийхээ хувьд явъя гэдэг төлөвлөгөөтэй. Цаг үетэйгээ хөл нийлүүлээ. Ямар ур чадвар шинээр би сурах хэрэгтэй гарч ирж байна. Тэрийг бас ингээд өөрийнхөө хэмжээнд эзэмшээд хоцорчихгүй явъя гэдэг зорилготой. Дээрээс нь гэх юм бол одоо яг
ажлынхаа чиглэлээр туршлага хуримтлуулсан зүйлсээ бас ингээд бусдад илүү зааж сургаад тий илүү олон одоо нөө салбартаа сайн хүний нөөц мэрэгчлэн бэлтгэхэд бас чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулъя гэж боддог. Тий. Тийм ээ. Тэгэхээр одоо яг залуу үеэ залгамж халаа бол маш сайн бэлтээ гэж даач угаасаа ч одоо бэлтээд л явж байгаа л тийм ээ. Тэгдэг байх нь. За тэгээд маш сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Хоёулаа нь талын л маш олон юм ярьж тийм. Тэгээд урилга хүлээ авч ирээд маш сонирхолтой яриа өрнүүлсэн. Танд маш их баярлалаа. За подкастта урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд одоо энэ подкаст маань бол бүх насныханд те одоо ер нь салбарын хүмүүст олон сэдвээр ингээд маш хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаа сонирхолтой подкаст болж байгаа. Тэгээд чамд бас өөрийгөө ингээд шин зүйлд сориод суралцаад нээгээд ингээд явж байгаад нь баяр хүргье. За маш их баярлалаа танд. За тэгээд та бүхэн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.